За Mongolian Australia podcast-ийн маань 33 дахь дугаарыг хөө эхэлж байна. За жоохон подкастаа хийгээгүй удсан байна. Жоохон хичээлийн өвлийн амралт болоод жоохон завгүй байлаа. Тэгээд та бүгдтэйгээ уулзч байгаатай баяртай байна. Тэгээ өнөөдрийн дугаараар Мельбурн хотоос мөнх чулууны эцэг эгч орж байгаа. Тэгээ энхээ эгч маань их мундаг хүн байгаа. Тэгээ 2015 онд Австралид ирж байсан ба RMIT их сургуулийг цахилгааны инженер мэргэжлэр мастрын зэргийг 2017 онд хамгаалсан бөгөөд саяхан тус сургуулийг докторийн зэрэгээр бас хамгаалсан байгаа. Тэгээд одоо Австралийн зөвлөх үйлчилгээний компанид ажилладаг ийм мундаг оюунлаг хүнийг та бүхэнтэйгээ танилцуулах гэж байгаад маш их баяртай байна. За та сайхан үйлчилж гин үү ихээчээ? За сайн байна уу цацаа? Баярлалаа. Ингээд намайг урьж оролцуулж агаад ингээд цацаагийнхаа сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. Подкастэнд маань цагаа гаргаад өөрийнхөө ариун туршлагаасаа сонсогч нартай маань хуваалцах гэж байгаа танд баярлалаа. За. Зүгээрээ энэ чинь хоёулаа яриагаа эхлэхээс өмнө танд докторийнхоо зэргийг саяхан амжилттай хамгаалсан танд томоос том баяр хүргэе. Баярлалаа цаа. За тэгээд хоёлоо одоо яриагаа эхлэе. Та Монголын эрчим хүчний салбарын нэг л жирийн нэг цахилгааны инженер эгч маань Австралид ирээд мастер хамгаалаад тэрч бүхэл докторийн зэрэг хамгаалсан хүн. Тэгэхээр энэ түүхээсээ сонирхолвол олон залууст сонирн байх бах. Яаж явж байгаад бас Австралид ирээд сурах болсон бэ? Тэрнийхээ талаар ярьж өгөөч. Ер нь яг нэлээд урт түүхэлтэй. Би 2000 онд Монголын эрчим хүчний их сургуулийг цахилгааны инженерээр төгссөн. За тэгээд эрчим хүчний салбарт 14 жил ажилласан. За үүний дараа ер нь бол горим тооцоо гэдэг мэргэжлэр бол нэлээд олон жил ажилласан. Тэгээд энэ чиглэлээр бас нэг юм өөрийнхөө мэргэжлийг дээшлүүлэх хэрэгтэй байна. Одоо чинь эрчим хүчний систем чинь сэргээгт эрчим хүчгээ ер нь бол нэлээд доктортай ажиллагаа бас нэлээд хүндрэх төлөвтэй юм байна. Тэгэхээр энэ чиглэл рүү ер нь нэлээд наривсан сурах зүйтэй байна гэсэн болцтой байдаг байсан л да. Тэгээд 13 онд Австралийн засгийн газрын тэтгэлэг гээд маш сайхан тэтгэлэг байдаг. Тэгэхээр энэ тэтгэлэгт 13 онд одоо анх удаа аплай хийгээд тэгээд энэ тэтгэлгийг бол авсан байгаа 13 онд. Тэгээд энэ тэтгэлэг маань Монголд одоо хэлний бэлтгэл 1 жил хийлэгдэг. За тэгээ хэлний шаардлагыг хангасан нөхцөл одоо магистрт элсэж ороод 15 онд элсэж ороод 17 онд бол ингээд төгссөн байгаа. За тэгээд Австралийн RMIT их сургууль элсэж орсон. Тэгээд магистрийнхаа хугацаанд ерөнхийдөө нэлээд сайн сурсан л да. Одоо бүх хичээлүүдээр одоо high distinction авна. За мастрийнхаа хугацаанд одоо 2 conference paper бичсэн. За тэгээ RMIT-г одоо төлөөлж одоо Итали улсад нэг пейпер презент хийсэн. За Шинэ Зеландд одоо бас нэг пейпер презент хийсэн. За тэгээд RMIT их сургууль бол та одоо маш амжилттай сайн сурлаа. Өргөжлөөд одоо доктор сурна уу гэсэн урилга буюу одоо тэтгэлгийг өгсөн байгаа. За ингээд 18 онд одоо босож ирээд доктортой сурч эхэлсэн. За тэгээд сая одоо 21 оны сүүлээр үл докторхоо өдөр нь хамгаалтыг үл хийгээд дууссан байгаа. Сая тэгээ 22 оны 5 сарын 13-нд одоо докторийнхоо graduation ceremony-д орсон байгаа. Ер нь бол ингээд нэлээд олон жил сурсан л гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр Австралийн засгийн газрын тэтгэлгийг авахыг зорж байгаа, хүсэж байгаа олон залуус Монголоос маань сонсож байгаах. Тэгээд тэр хүмүүстээ тэр залуустаа та зөвлөгөө өгөөч. За Австралийн засгийн газрын тэтгэлгүүл одоо үнэхээр гайхамшигтай Монгол улсын одоо хүний нөөцийн чадварыг нэмэгдүүлэхэд улс орны хөгжилд хувь нэмэр оруулж байгаа нь маш гайхамшигтай тэтгэлэг гэж би хэлнэ. Одоо энэ тэтгэлгээр чинь маш олон хүмүүсийг л сургасан. За энэ тэтгэлэгт бол одоо нэг хэдхэн шаардлага байдаг, гол шаардлага. За нэгдүгээрт бол тухайн хүн бол мэргэжлэрээ сүүлийн 3 жил үлээ 2 жил ажилласан байх ёстой. За тэгээд голч дүүн нь 3-аас дээш байх ёстой гэдэг ийм шаардлагатай байдаг.
За тэгээд дараагийн нэг аюул чухал юм аа мэдээж авах нөгөө хэлний шаардлага. За тэгээд сүүлийн үед бол ер нь бол анх хэлсэж ороход хэлний шаардлага нь одоо 6-аас дээш байх хэрэгтэй гэдэг шаардлага тавьсан байлээ. Миний үед бол 5-аас дээш гэдэг байсан. Тэгээд нэг жилийн хэлний бэлтгэл Монголдо хийгээд 6.5 хүргэдэг байсан. За тэгээд дараагийн нэг их чухал шаардлага болохоор одоо тэр акшн план гэж маш их чухал юм байдаг. Өөрөөр хэлбэл одоо чи энэ одоо тэтгэлгээр сурснараа яг чухам ямар одоо төлөвлөгөөтэй зорилготой байгаа улс орныхоо хөгжилд яаж хувь нэмэр оруулах юм те гэдэг акшн план бол маш их чухал байдаг. Тэгээд энэ тэтгэлэгт маш олон хүмүүс маш олон жил аплай хийж баг зарим хүмүүс ингээд 4 удаа 5 удаа аплай хийж 5 дахь удаагаа тэнцлээ. Энэ чинь жилд нэг удаа л одоо нээлт хийдэг. Нэг сард нэгээ 4 сард хаагддаг юм тэтгэлэг. Тэгэхээр нэлээд олон одоо оролдлогын үр дүнд энэ тэтгэлгүүдийг хүмүүс бол авдгаа л гэсэн үг л дээ. За миний хувьд болохоор миний акшн план бас нэлээд сайн байсан юм шиг байгаа. Би 13 он нэг аплай хийгээл энэ тэтгэлгийг ингээд авч ирсэн. Тэгээд тий гол нь энэ бол ер нь бол бусад тэтгэлгүүдээс хамгийн гой сайхан ялгаатай юм нь болохоор ингээ гэр бүлийн бүгдийн давцардаг. За тэгээд мэлэж мас боломжийн одоо стипенд өгдөг гээл. За тэгээд гол одоо чухал юм нь бол мэдээж энэ бол австралийн засгийн газар бол Монгол улсын хөгжилтөд одоо хувь нэмэр оруулах тийм зорилготой бүхэл одоо сургалтын төлбөр та стипенд эндэрийг австралийн тал даадаг. Засгийн газар Монгол улсын засгийн газрын зүгээс үл хүлээсэн үүрэг юу байдаг вэ гэхээр мэдээж энэ ирэх байгаа энэ хүмүүсийг бол одоо буцаад очихт нь ажлын байраар хангах ёстой. Сурж байхын явцад нь одоо тэр нийгмийн даатгалын төлн тий ер нь л одоо тэр хүнийг нэг үнэхээр тэр акшн планаа биелүүлэх тэр боломжоор хангаж ажиллах ёстой гэсэн тийм шаардлага Монголын засгийн газар одоо үүргийг л зөвхөн хүлээдэг. Тэгэхээр яг миний зүгээр харж байгаагаар бол Австралийн засгийн газар бол үүргээ маш сайн биелүүлдэг. Үнэхээр олон хүмүүс бол ингээд сайн сураад төгсөөд очдог. Тэгээд зүгээр яг Монголын талаас бол үүргийн биелэлж яахан тааруу байдаг юм шиг байна л да. Маш олон энэ Австралийн тэтгэлгээр төгсөөд очсон хүмүүс яг нөгөө бас буцаад ажилдаа орж чадахгүй ялангуяа төрийн байгууллагын тийм байдаг юм шиг байгаа. Гэхдээ хувь хүний хувьд бол үнэхээр том хөрөнгө оруулалт. Тэгээд Жохом одоо өөр тэр хуучин байр одоо албан тушаалтай ажиллахгүй ч гэсэн одоо өөр газар ажиллаж болдог. Тэгэл ер нь бол хэл том юм хувь нэмэр оруулдаг юм том юу байгаа. Тэглэг байгаа. Тэгээд шинэ босод тэтгэлгүүдийн хувьд бол юу гэдгийг зөвхөн өөрөө явах хэрэгтэй, гэр бүл нь явах хэрэггүй ч гэдэг юм уу, стипенд нь багч гэдэг юм уу ингээд юунууд байгаад байдаг штэ. Тэгтэл энэ тэтгэлгүүл тийм биш, маш гоё боломжтой тэтгэлэг. Хоёрдугаарт нь яг энэ тэтгэлгийг төгссөн хүн бол буцаж одоо төгснөхийн дараа 2 жил Монголд байх ёстой гэдэг ийм одоо шаардлагатай байдаг. Гэхдээ үнэхээр одоо тэтгэлгийнхаа хугацаанд мастертаа одоо маш сайн сураад дараагийн одоо тэр боломжийн тэтгэл одоо боломжийг нээсэн энэ тохиолдолд бол одоо тэр 2 жил гэдэг юм маань одоо чөлөөлөгддөг. Жишээ нь одоо мэдээж докторийн тэтгэлгийг авнаа, докторийн офферыг авнаа гэдэг чинь бол одоо маш хэцүү ажил тий. Тэгэхээр энэ одоо юг авчихаар тэгээ ер нь бол чөлөөлөөд та одоо сурж олноо, үргэлжлүүлээд гэдэг тийм зөвшөөрлийг олгодог. Тийм. Тэгэхээр би бол залуучуудыг энэ тэтгэлгийг авахын төлөө мөрөөдөөсөө ингээ зарим хүмүүс л ингээ 7 удаа аплай хийсэн гэж байна шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл ингээ маш одоо олон жил аплай хийгээл ахаар тухайн хүн чинь ингээ экспириенс суугаад байна шүү дээ. Тэгсээр агаал эцсийн дүндээ аваад ирдэг. Тэгэхээр энэ тэтгэлгийг авахын төлөө зориосоо их өргөн боломжтой гоё тэтгэлэгшүүл гэж хэлмээр байгаа. Тийм ээ. Тэгэхээр бас Монголд байгаа бас ингээд зориод тэтгэлэг хайж байгаа залуучууд маш олон байдаг. Яагаад тэгэхээр манай ингээд подкастыг хийж байгаа ингээд оюутан магистр хүмүүс орлоо. Тэгэхээр комментэн дээр их асуудаг байхгүй яаж тэтгэлэг таамрагдах вэ? Хаанаас яах вэ? Ямар шаардлага яадаг юм бол гэсэн асуултынхаа бас хариултыг бас нэлээд олон хүмүүс бас эндээс авч байгаа ах гэж бодож байна. За та тэгээ Австралид докторийн зэрэг хамгаалсан хүн. Тэгээд ер нь тийм хүн тэр бүр байхгүй гэдэгт би ер нь бараг итгэлтэй байна. Та тэгэхээр мастер болон доктор зэргүүдийг хоёулангийн энэ Австрали улсад хамгаалсан хүний хувьд энд сурах гэж байгаа оюутнуудад мэдээж ариун маш олон зөвлөгөөнүүд өгч чадах хүн. Тэгэхээр энэ докторийн зэргийг хамгаалах талаар бас ярьж өгөөч. Яаж бас хамгаалж байна? Сая бол яаж тэтгэлгийн талаар ярьлаа. Одоо яаж энэ зэрэг хамгаалах талаар бас хүмүүстээ мэдээж энэ айгүй урт зүйл, айгүй цаг хугацаа оруулсан зүйл байгаа. Тэгэхээр та энийгээ сайхан гоё хүмүүстэй товчлоод бас ингээд нэг ярьж өгөөч. Тэ ерөөхдөө яг эхлээд докторийн тэтгэлгийг одоо яаж авсан бэ? Докторийн тэтгэлгүүд ер нь хэр одоо олбоцтой байдгийн талаар яриа гэж бодож байна л доо. Тэгэхээр ер нь бол докторийн тэтгэлгүүд бол маш их байдаг.
Зүгээр мэдээж нөгөө юу гэдгийг ингээд тааруухан сурцсан бол юу гэдгийг докторийн сэтгэлийг авах тухай бодоод ширэг боломжгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр юу гэдгийг цаашаа ингээд ирээдүйд доктор сурья. Одоо ингээд юу гэдгийг одоо Австралийн их сургууль одоо цаашаа өндөр одоо том профессор болёо. Одоо юу гэдгийг те гэж ингэж мөрөөдчил байгаа бол ер нь сайн сурах хэрэгтэй. За тэгэл ерөөсөө тусал сайн сурсан нөхцөлдөл докторийн одоо тэтгэлэг авах одоо түлхүүрийг гартаа атгах гэж байна гэсэн үг. За тэгээ мэдээж нөгөө хоёрдугаар гол чухал юм нь мэдээж тэр одоо researchтэй одоо доктор ч юм бол яг л одоо судалгаа шинжилгээ хийх л тийм л хүн шүү дээ. Тэгэхээр тэр тал дээр өөрөө бас айгүй тийм сайн хоббитой тий үнэхээр ингээд юмыг одоо нээлт хийх, explore хийх тийм одоо юутай л өөрийгөө тэгж мэдэрчил байгаа бол энэний төлөө ингээд өөрийгөө зориулах юм бол ер нь бол боломжгүй юм бол байхгүй. Тэгээд ялангуяа одоо докторт бол маш их боломжийг олгодог. Жишээ нь ингээд тэтгэлэг мэдээж ингээд өгчөж байгаа. Стипенд бол мэдээж маш өндөр стипенд, ажгүй стипендтэй. Хоёрдугаарт ингээд доктор сурахт чинь тухайн одоо сургуультай болохоор одоо ингээд багшийнхаа хичээлүүдийг бас ингээд орно тий семинар орно, лаборатори орно гэл ингээд одоо Австралийн хүүхдүүдэд одоо тий Австралийг сургууль сурж байгаа хүүхдүүдэд одоо ингээд хичээл орж шин ингээд лаборатори орж ийн, семинар орж ийн. Тэр гихмшлэнгээр ингээд маш өргөн боломж. Тэгээд үнэхээр одоо тэр юугаа төгсөөд доктороо төгсөөд академикт одоо академикаар өөрийнхөө карьерийг үргэлжлүүлье гэх юм бол бас өргөн ингээд боломжтой. Тий. Миний хувьд бол яг академикаар явахгүй одоо индастри руу явна гэдгээрээ би ингээд зөвлөх үйлчлэгээний компаниар ингээд явцсан байгаа. Тэгээд одоо докторийн тэтгэлэг авах ерөөсөө гол одоо том шалгуур бол мэдээж таны одоо тэр нөгөө өнгөрсөн хугацаанд сурсан хичээлүүдийн дүн л айгүй чухал нэгдүгээрт нь мэдээж ингээд дандаа л өндөр оноотой бай тий ядаж гол чинь одоо 3.5-аас дээш байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь одоо нөгөө хамгийн гол чухал юм нь ерөөсөө л пейпер. За одоо ингээд манай Монголын их сургуулиуд болохоор яг ач холбогдол өгөхгүй байх шиг байгаа. Ач холбогдол өгөөсэй. Яг гэвэл одоо оюутнуудыг гадны одоо тий international conference-д одоо paper бичих тэр одоо юм руу одоо чиглүүлээсэй л гэж би яг хүсэж байгаа байхгүй юу. Тэгээ ерөөсөө зүгээр л ингээд нэг paperтэй 2 юм уу 3 paperтэй тэгээд одоо сурсан дүн чинь маш өндөр оноотой байх юм бол чи зүгээр хамгийн багадаа л research master by research гэсэн тэтгэлгийг авах боломжтой. Өөрөлдвөл үнгүй сурах боломжтой. Одоо Австралийн засгийн газрын тэтгэлгүүл ер нь бол мастерт л өгдөг л дөө. Master by research, master by coursework ч өгдөг. Докторт л өгдөг. Гэтэл тухайн сургууль болохоор өөрөө маш олон тэтгэлүүд ингээ байж байгаа. Жишээ нь RMIT их сургуульд бол жил болгон докторийн тэтгэлэг хэдүүл ингээд юу яадаг. Тэгээ мэдээж энэ дээр бол айгу өрсөлдөөнтэй. Тэгээ өрсөлдөөнд одоо гол шалгуур нь тийм л маш сайн сурсан. Дээрэс нь одоо paperтэй тий конференц пейпер, журнал пейпертэй байвал ер нь тэтгэлийг бол бараг л аавна да. Тэгээд доктор сурж явах явцад ер нь бол яг хүн ингээд нэг дуртай сэдвэрээ хийж байгаа тохиолдолд бол тэтгэлийн амар хүндрэлтэй биш. Тэгээ ер нь бол ингээл доктор гэдэг маань ерөөсөө л өөрийгөө одоо ингээ юу гэдгийг 100% нэг юмд ингээд зориулнаа л гэсэн. Тэгжээж л үнэхээр чи тэр одоо журнал пейпер гэдэг ямыг одоо ягаад гэвэл ингээд чи одоо нэг журнал пейпер бичлээ гэхээр тэрийг одоо ингээд журнал руу явууллаа гэхэд яг энэ чиний энэ сэдвэр одоо 20 жил 30 жил одоо ингээд насаараа занимаалтсан одоо би энэ орс үг хэрэгжилээ л дээ. Насаараа одоо энүүгээр ингээд ажилласан хүн чиний пейперийг уншина. Тэгээ чиний пейпер дотор ингээд нэг жоохон ч гэсэн одоо ингээд нэг харахаар юм байх юм бол тоож уншина. Тэгэхгүй байвал за тэгээл тэгэхээр нэг тэр хүмүүсийг давж гарнаа л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр үнэхээр л энэ үл үнэхээр dedicated job л гэж би хэлэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг тийм easy биш. Тэр easy биш юмыг өөрийнхөө дуртай юмар хийвэл ингээд enjoy байдлаар хийж яах гэсэн үг. Гэтэл нөгөө тэр дуртай биш юмар ч гэдэг юм уу арай жахан өөр сэдвэр яах юм бол хичүүл авах гэж би зүгээр боддог л да. Миний хувьд л яг ингээд өөрийнхөө дуртай юмар хийжсэн учраас маш одоо гайгүй байсан гэж ингээд хэлнэ. Докторийн юу болохоор магистрийн сургалт маань болохоор надад ерөнхийдөө нэлээд чаленжтай байсан гэж би яг боддог байхгүй юу. Яагаад гэхээр мэдээж би чи ингээд бүх хичээлдээ одоо high distinction аавна гэсэн зорилго тавьсан. За дээрэс нь ингээд 4 хичээл нэг семестрт үздэг. Тэгээд нөгөө инженерийн сургуульчин болохоор юм штэ. Хичээл болгон ингээд лаборатори ажилтай. Тэгээд лабораторийн тайлан сабмитийн тэр болгоно 10 оноотой. За дээрэс нь хичээл болгоно assignmentтай, mid semester testтэй. Тэгэхээр ерөөсөө ингээд
байнга активны байж ажил тэрий чинь ингээд нөгөө нэг тултан хийж явна гэдэг чинь ерөнхийдөө миний хувьд бүр ингээд дэндүү аюутай байсан гэж боддог хэрэгтэй. Мастрах. Доктор бол харсан гайгүй ингээд цэвэр өөрөө өөртөө төвлөрч байгаа учраас. Төвтэй тий. Аа. За, иймэрхүү л. Аа. Тэгэхээр таны докторийн сэдв юу байсан бэ? Тэгээд энэ хэр өргөн сэдв? Аа. За, миний докторийн сэдв болохоор ер нь бол сэргээгт хэрчим хүчний төвшин энэ одоо нэвтрүүлтийн төвшин өндөртэй шүлжээний докторчлалтын судалгаа гэдэг ийм одоо сэдв байсан. За тэгээд ерөнхийдөө яг миний ингээд сэдвийг харахад нэг айгүй тийм үргэн сэдв байхгүй юу? Ерөнхийдөө докторууд бол ямар сэдв сонгодог вэ гэхээр тийм маш специфик юм сонгодог. Одоо тийм зүгээр би ягаад ийм амар өргөн сэдв сонгоцсон бэ гэхээр ер нь л одоо яг би нөгөө нэг эрчим хүчний салбарт Монголд ингээд ажиллаж байсан болохоор ер нь л энийг докторчлалт гэдэг ямаараа өөрийгөө одоо цэнэглэе. Тэгэхээр одоо би ганцхан нэг зэрхийг одоо хүчтэй докторчлал гэх юм бол ингээд зөвхөн нэг л эсвэсийг болчих гээд байгаа. Тэгэнгүүт би ингээд маш өргөн сэдв сонгочингуудаа энд 3 жилиг ерөнхийдөө л одоо юу гэдэг эхний жилдээ хүчтэй докторчлалтын дээр фокус нэг журнал пейпер, дараа нь одоо давтамжийн докторчлалт, дараа нь одоо ораторын үндэсгийн докторчлалт ингээд 3 жилдээ яг нэг жилдээ нэг докторчлалтаар бол одоо ингээд өөрийгөө цэнгэлэхийг л зорьсон. Тэгээ яагаад одоо энэ докторчлалт гэдэг юм маань маш одоо хүн одоо топ сэдв болчиход байгаа одоогийн хувьд л яагаад тэгэхээр ер нь одоо сэргээх юуны эрчим хүчний одоо бүтц маань бол одоо бүр урд байхгүй хэмжээгээр л өөрчлөгдсөн л доо. Урд болохоор ч өмнө нь болохоор ч ингээд зөвхөн одоо юу гэдгийг нүүрс төлдөг цахилгаан станцуудаас цахилгаан үйлдвэрлээл тэгэл хэрэглэгч рүү ингээд нөгөө цахилгаанаа нь урсдаг нэг чиглэлтэй байсан бол одоо ч ингээд нөгөө маш олон одоо характеристик буюу шин чанартай юм сэргээгдэх нар салхи за тэгэл батарей одоо ийм усан цахилгаан станц гэсэн маш олон төрлийн юм докторгүй үйлдвэрлэлт хийдэг ийм их усрууд ороод ирчихээр нөгөө систем маань ингээд доктортой ажиллахад маш хүндрэлтэй болцдог байхгүй юу. Тэгэхээр энэ л ямиг чин одоо судалдаг тэр хүн одоо юу салбарчин бол энэ юу тэр салбар дээр л би ерөнхийдөө докторийн ажлыг хийсэн л гэсэн үг л дээ. Тэгээ энэ маань одоо зөвхөн одоо Монгол улсад төдийгөө ер нь дэлхийд дээр л үнэхээр одоо үнэхээр одоо чухал болчиход байгаа. За тэгээд Австралийн хувьд бол энэ бол үнэхээр маш одоо өндөр түвшинд хөгжсөн одоо энэ докторчлалтын асуудал дээр яа тэгэхээр Австралич нөгөө сэргээгтийн нэвтрүүлтийн түвшин маш өндөр. Тэгээ маш өндөр гэдэг утгаараа одоо системээ доктортой ажиллуулахад маш хүндрэлтэй. За тэгэхээр маш хүндрэлтэй учраас өөрөөр хэлбэл доктортой ажиллахын төлөө одоо маш олон одоо тэр стандарт, норм, дүрм, за тэр програм хангамж, за тэр загварчлал энтер, за дээрэс нь тэр хүний нөөцөө бэлдсэн асуудал нь бол үнэхээр мундаг төвшөнд хөгжөө явж байгаа. Тэгээд ингээд тийм ус байхгүй Австрал. Тийм тэгээд одоо ядангуяа би нөгөө энэ индастрид нь ажиллаад эхлэхээр тэрийг улам их мэдэрч байгаа. Тэгэхээр аюу том өргөн сэдвэр та бас докторийн сэдвийг сонгож авсан байна шүү дээ, тийм. За тэгэхээр та түрүүн бас доктор магистрыг хамгаалахад бас хэцүү зүйлүүдэд бас товч дурдлаа л да. Тэгэхээр та одоо яг энэ өндөрлгөөс те бүх зэрэгээ хамгаалаад дуусны дараа энэ өндөрлгөөс эргээд харахад та мастер доктор сурж байх үеийнхээ тэр хэцүү зүйлүүдээ бас хэлэж хэцүү юм юу байсан бэ? За би мастрын хугацаа нөгөө хэцүү байсан юм нь бол түрүүн баг хэлчихсэн тий. Тэгээ мэдээс яг монголчуудын хувьд бол нөгөө хамгийн хэцүү юм нь бол яг тэр бид нар чинь үнэхээр одоо англи хэлний одоо үндсэн хэл нь англи хэл биш юм орн тий. Тэгтэл яг юм үндсэн хэл нь англи юм оронд одоо ингээд сурна гэдэг бол бас л айгүй хэцүү. Хамгийн хэцүү юм бол мэдээж яг хэлний асуудал байсан. Хэлэл ерөнхийдөө хамгийн хэцүү хүндрэлтэй асуудал байсан. Одоо тэр олон лекцийг одоо хүмүүсийн одоо юг үнэхээр өөрөөсөө ингээд айгүй одоо хичээл зүтгэл гаргаж яаж нэг одоо сурсан л хэлэл хэцүү байсан. Тэгэхээр тэр утгаараа би өөрөөр хэлбэл юу гэж боддог байхгүй юу? Одоо би энтгэх ингээд хүмүүстүүдийг хараа хэдийгээр тэдний яриа амар хэцүү байсан ч гэсэн энтгэх чи одоо баг англи хэлийг нэгдүгээр хэр болгоцсон шүү дээ тий. Тэгэхээр ингээд баг одоо захын энтгэх хурж ирэл энд ингээл мэргэжлийн ажлаа хийгээл ингээл яваад өгч байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл англи хэлнэ тий. Тэгэхээр бид нар тэр англи хэлийг л одоо юу гэдгийг би яг санаж байна. Хэдэн нэлээд олон жилийн өмнө баха их сургуулиуд манайх чинь одоо их сургуулиудын хичээл нь орос хэлээр явдаг байсан гэсэн. Тэгэхээр миний үед биш л дээ. Манай аав ээж үед их ах эгчийн үед чинь тийм байсан шүү дээ. Би эрчим хүчний сургуульд ороход яг тэгж ярьж байсан. Лекц нь одоо хичээл нь бүх юм дандаа орос хэл дээр явдаг байсан.
Яг тэрэн шиг одоо би их сургуультай ч юм уу англи хэл дээр явдаг болгоосаа Монгол улс маань тий. За одоо тэр 10 жил үл яг мэдээж 10 жил үл угаасаа суурьнд тавигдах хэрэгтэй гэдэг утгаараа монгол хэл дээр байх хэрэгтэй. Зүгээр их сургуульдаа сурахтаа үнэхээр англи хэл дээр бэст ингээд сурчих юм бол өөрөөр хэлбэл тэр хүмүүст ингээд дахиад цаашаа амьдрах тэр юуг нь гаргаж боломжийг өгөөд байна л гэсэн. Тэгэхээр би бол тэгж боддог. Докторт ингээд сурж байхад ер нь бол мэдээж амар хэцүү, маш олон пейпер уншина, ингээд төвлөрч ажиллана. Их л ер нь бол нэлээд төвлөрч ажиллах тийм шаардлагатай байдаг гэсэн. Тэгээ би надад нэг ийм юу надад айгуу тийм ирчүүч өгдөг байсан л да. Юу гэхээр ингээд шинэ ингээд доктор өөрөө байх хэрэгтэй манай сургуульд чинь. Тэгээд тэн дотор ганцхан Монгол л бий байгаа. За тэгээд тойрол ерөөсөө маш олон хятадууд, маш олон одоо Бангладеш ингээл маш олон оюутнууд ингээл сурж байгаа. Тэгэл мэдээж ингээл заримдаа бол ингээл пейпер уншиж яхад ингээл юу гэдэг чинь нойр хүрэн тий. Тэгэнгүүт ингээл би чи Монголоос ганцаараа шүү дээ тий. Одоо юу гэдэг юм Монгол улс намайг одоо томилж энд ирсэн шүү дээ гэдэг ч юм уу ингээд одоо тийм тэгэнгүүт одоо баг ингээл амар тийм нойр хүрхээ болоод бүр ингээл сэргэж ирээл юм уншдаг шиг юм уу тий. Тэгээд би тэр одоо амар хичээл зүтгэлтэй одоо ингээд юмаа хийж байгаа тэр хятад оюутнуудын бусад доктор оюутнуудыг ингээ харахаар за ингээд хүний нэм байхад улс орн одоо хөгжөхөөс жишээ ахвтай гэд ингээд нэг жоохон ч гэсэн юм тийм атаархал төрдөг. Тий. Ер нь бол тийм тэгээд би маш олон одоо монголчууд маань л ингээд нөгөө юмыг ингээд тултлан ингээд сураад тэгэл юм бол улс маань гоё болно да гэж л би зүгээр боддог л та. Тий. Тийм шүү. За дараагийн асуулт нь таны докторийн удирдагч ямар хүн байсан бэ? Тэгээ ер нь яаж докторийнхоо удирдагчийг олдг юм бэ? Миний докторийн удирдагч болохоор Ласанта Мегапола гэдэг Шри-Ланк хүн байсан. RMIT их сургуулийн одоо профессор. За тэгээд одоо IEEE-ийн ахлах судлаач гэдэг маш одоо судалгааны чиглэлээр үл нэгэн одоо туршлагатай юм мундаг хүн байсан л да. За тэгээд ерөнхийдөө докторийн ажлыг хийхэд удирдагч болохоор маш чухал байдаг. Удирдагч л ерөөсөө яг бол бид нар чинь бас яг тэгчээ сайн одоо юу хийхээ үл үндсэндээ мэдэхгүй шүү дээ. Гэтэл одоо удирдагч хүн бол ерөөсөө маш сайн чиглүүлж өгч одоо маш сайн хамтарч ажиллаж одоо чиний чадварыг одоо үнэхээр тултлан ашиглаж одоо тэр зорилгот чинь хүрэхэд чиглүүлж өгдөг тийм чухал хүн гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ докторийнхоо удирдагчийг бол бас айгуу тийм болгоомжтой сайн сонгох хэрэгтэй юм шиг санагддаг. Зүгээр яагаад тэгэхээр ингээд надтай одоо зэрэгцээ сууж байгаа зарим ингээд оюутнууд болохоор ингээд удирдагч нь одоо юу гэдэг юм баг ингээд тоодгүйч гэдэг юм уу хитрхи одоо бүр ингээд дээгүр ингээд юу ятсан баг ингээд уулздагчгүй нэг тийм удирдагч нартай оюутнууд болохоор яадгүй гэхээр баг ингээд 4 жил болцсон, 5 жил болцсон, одоо scholarship нь аль хэдийн дууссан, одоо нэг ширхэгч пейпер хэвлүүлж чадаагүй бүр ингээд амар страгл ботсон тийм юмнууд ажиглагдчихсэн. Тэгээд манай багш болохоор өстой үнэхээр сэтгэвтэй, үнэхээр гоё хамтарч ажилладаг ийм удирдагч байсан. Би энэ удирдагчтай байгаадаа бол өстой үнэхээр одоо баярлдаг. Тий. Тэгэхээр доктор хамгаалахад удирдагч айгүй чухал. Тэгээ удирдагчаа бол мэдээж яаж олох вэ гэхээр мэдээж өөрийнхөө чиглэл рүү л одоо судалгаа хийж байгаа тий доктор профессоруудтай л холбогдож тэгээ тэр доктор профессорууд үнэхээр чамайг бол одоо тий өсөх ирээдүйд одоо судалгааны ажил үнэхээр тэр хүнд бас ингээд пейпер бичнэ гэдэг чинь манай багш ч гэсэн бас айгүй хэрэгтэй байхгүй одоо том одоо QR гэл одоо топ ранкд тийм журнал пейпер бичнэ гэдэг чинь багшийн нэр хүндэд ч их айгүй чухал хэрэгтэй. Гэтэл яг тэгж хамтарч ажиллах тийм чадвартай оюутан гэж өөрийгөө одоо удирдагчид ойлгуулж чадчихвэл тэгэл удирдагч олно гэсэн үг л дээ. Тэгээд тий ер нь бол удирдагчтай нэлээд олон жилийн хамтын ажиллагааг өрнүүлж байгаа л тэгэл тий тийм байна тий. За тэгэхээр та Австралийн зөвлөх үйлчилгээний компанид ажилладаг байгаа. Тэгээд тэр ажлынхаа талаар яриач. За би 2000 оны 10 сараас эхлээд яг доктороо яг хамгаалах сүүлийн жилүүдэд энэ компанид ажиллаж эхэлсэн л дээ. 2000 оны 10 сард манай багш маань болохоор юу гэсэн бэ гэхээр за одоо ингээд нэг чиний пейпер чинь ерөөхдөө бараг болчихлоо. Одоо пейпер бичих одоо шаардлагагүй. Тэс одоо диплома бичээд эхлэе гэдгийгсэн. Тэнгүүд ингээд надад нэг тийм
одоо баг хийх ажилгүй юм шиг болчихж байгаа байхгүй. Яг бол нөгөө paper хэвлүүлэн, журнал paper хэвлүүлэн гэдэг нь ингээд ер нь бол тасралтгүй активны байх ажил учраас би ерөнхийдөө докторийн хугацаанд бол ажил хийнэ гэсэн ойлголт байгаагүй. Гэхдээ докторийн хугацаанд бол мэдээж сургуультай бол нөгөө оюутнууд хичээл ордог 7 хоногтоо нэг 4 цаг 8 цаг заримдаа ингээ ордог юм бол хийдэг байсан. Тэгээ багш маань нөгөө заа чи одоо ингээ пейпер бичих шаардлагагүй диплома бичгэнгүүт би нэг инженер хийх юмгүй болчлоо. Одоо нэр юу хийл зүгээр юм бэ гэд тэгээд аплай хийгээд ажлуудад аплай хийсэн л дээ. Тэгээ ерөөхдөө нэлээд олон ажлуудад аплай хийсэн. Гэхдээ би нэх олон тэгж юу яаж чадав юу яагаагүй. Нэг 2 интервьюд ороод тэгэл 2 дахь дээр нь энэ хүмүүс надад нэг гоё таалагдангууд за энэ компанид орё гэдээ орсон. Тэгээ Middleton Group гээд 2016 онд байгуулагдсан юм зөвлөх үйлчилгээний компани. Тэгээ маш олон төрлийн дотроо юм нэг 5 одоо practice area гэдэг ингээ байдгийн. Тэгээд ер нь зөвлөх үйлчилгээ эрчим хүчний салбарт үзүүлдэг. За ингээд нэг баг нь одоо эрчим хүчний зураг төсөл хийдэг баг байдаг. За нэг баг нь болохоор одоо эрчим хүчний системд одоо туршилт тохируулга хийдэг гээл. За миний ажиллаж байгаа энэ баг болохоор New Energy гэдэг тэр баг нь байгаа. Тэгэхээр энэ New Energy болохоор ямар юу хийдэг вэ гэхээр ер нь power system study буюу одоо ингээд ер нь power system study буюу энэ миний тооцоо биш үү одоо түрүүний төгссөн яг тэр чиглэлээр бүх ажлуудыг хийдэг. За би одоо гол төлөв юун дээр фокусж ажиллаж байна гэхээр одоо энэ сэргээгт эрчим хүчний ихүүсрүүдийг одоо сүлжээнд холбоход одоо маш олон тийм нарийн шинжилгээ тооцоонуудыг хийдэг. Тэгэхээр энэ одоо шинжилгээ тооцоонууд дээр би гол төлөв төвлөрч ажилладаг. Тэгээд энэ тооцоонуудыг хийхэд Австралийн тэр нөгөө стандарт норм дүрмүүд бүр өстө үнэхээр нарийн ингээ хөгжсөн. Тэгэл ер нь сурах юм маш их байгаа. Тэгээ яг бас тэгэл сураал явж байгаа. Нэлээд олон төслүүдийн ард ямарч гараал тэгэл төсөл дээр ажиллах болгонд л шинэ юм сурдаг. Хэдийгээр би одоо доктор хүн ч гэсэн Австралийн одоо тэр нөгөө индастригийн дүрм журмаар өөрийгөө одоо educate хийх тэр тал руу бол хийх ажлууд бол маш их байгаа. Тэгээд тий энэ ажиллаж байгаад бол маш их баяртай байгаа. Та тэгэхээр Монголд байхдаа тийм Монголын эрчим хүчний салбарт олон жил ажилласан. Мөн одоо Австралийн эрчим хүчний салбарт ажиллаж байгаа. Тэгэхээр Монголоос цахилгааны инженер Австралид ирээд шууд мэргэжлэрээ ажиллах тийм боломж байна уу? Тэгээ энд мэдээж яг тийм хоёр орны хувьд бас өөр зүйлстэй gap байгаа. Түүнийг бас арилгахын тулд бас юу хийх ёстой гэж та боддог вэ? За маш гоё асуулт байна. Энэ талаар би ерөнхийдөө дандаа боддог байхгүй юу? Би ингээд Монголын IT-ийн инженеруудыг би ингээд хараад тэгж боддог байсан. Монголд жишээ нь IT-ийн инженерууд хурж ирэл шууд Австралид мэргэжлэр ажилладаг. Одоо Австралийн их сургууль сурах шаардлага байхгүй шууд. Тэгээ ингээд би бүр тэрийг хараад би гайхдаг байхгүй. Ингээд яг Монголын цахилгааны инженерийн дээрж болохгүй гэж ер нь одоо гээд ингээд боддог байсан. Тэгээд ерөөсөө гол нь тэр л юм бэлээ л дээ. IT-ийн инженерүүд бүгдөө л яг нэг хэлээр ярьдаг болсон. Одоо хийж байгаа ажил нь яг ижилхэн яг нэг стандарттай нэг л одоо C хэлээр ярьдаг бол C хэлээр л бичиж байгаа учраас өөрөөр хэлбэл Монголын IT-ийн инженер Австралийн IT-ийн инженертэй нэг хэлээр яриад мэргэжлийн хувьд нэг хэлээр ярих боломж нь аль хэдийн бүрдсэн. Гэтэл Монголын цахилгааны инженер Австралийн цахилгааны инженерд нэг хэлээр ярих боломж байна уу гэхээр одоохонд байхгүй л байгаа байхгүй юу? Тэгээд тэрэн дээр юун дээр байна вэ гэхээр за одоо юу гэдгийг тухайн цахилгааны одоо инженерийн мэдлэг боловсрол дээр байна уу гэхээр би бол тэгж харж байгаа. Жишээ нь манай эрчим хүчний одоо Монгол Улсын эрчим хүчний сургууль бол маш одоо өндөр түвшинд бол мэргэжлийн хувьд бэлддэг гэж би өмнө яг хэлнэ. Одоо яг бол би тэр л сургуулийн бүтээгдэхүүн учраас тэгээ одоо энд ингээд Австралид сурахад ерөөсөө гол ялгаа нь юу вэ гэхээр нэгдүгээр мэдээж хамгийн том ялгаа бол ерөөсөө хэл. Бусдаар бол манай Монголын эрчим хүчний сургууль бол үнэхээр одоо цахилгааны инженер хүн мэдэх ёстой тэр л боловсролыг маш мэдлэг боловсролыг бол маш өндөр түвшинд олгодог. Яг бол бид нар чинь нөгөө нэг Оросоос ийм нөгөө юу хийсэн тийм суурьтай учраас айгүй тийм сайн онлын үндслийг сайн олгодог юм байна гэж би зүгээр яг одоо ингээд мэдэрдэг л дээ. Тэгээ нэгдүгээр хүндрэлтэй юм нь болохоор англи хэл байгаа хэлний асуудал байгаа. За хоёрдугаар хүндрэлтэй юм нь болохоор юу байна вэ? Яагаад энд ажиллаж чадахгүй байна вэ гэхээр ерөөсөө л стандарт. Тэгээ би бас нэг айгүй ингэж хардаг байсан байхгүй. Монголын эрчим хүчний их сургууль болохоор маш олон сайхан онлын мэдлэгийг л олгодог. Гэтэл индастрид нь гарч ирээд тэр өндөр нарийн онлын мэдлэгийг ингээд практик дээр бараг л ашигладаг юм билээ гэж би зүгээр бодоод байгаа байхгүй. Тэг яагаад ашигладаг юм бэ гэхээр нөгөө стандарт нь тэр өндөр түвшинд хөгжөөгүй.
За одоо жишээ нь ингээд зүгээр л нэг кабель болохын төлөө Австралид чинь бүр маш олон төрлийн шинжилгээ тооцоо хийж ээж чи кабелийг одоо яах ёстой татах ёстой л гэж шээ. Тэгэхээр чин тэр одоо шинжилгээ хийхин тулд нөгөө Австралийн цахилгааны инженер чинь нөгөө их сургууль сурсан тэр онлын мэдлэгээ ашиглахаас өөр аргагүй болж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр зөрөө байна. Тийм учраас хамгийн дараагийн нэг одоо англи хэл дээр нэмэх нь ямар одоо чухал юм байна вэ гэхээр ерөөсөө л манай индастри буюу эрчим хүчний салбар одоо энэ юу маань одоо энэ стандартуудаа ийм өндөр түвшинд хөгжүүлээсэ тэгээд одоо тэр стандартыг одоо мэддэг бол бид нар нөгөө одоо юу гэдгийг IT-ийн инженертэй адилхан Монголын цахилгааны инженер маань Австралийн цахилгааны инженертэй яг нэг хэлээр ярина. Одоо нам хүчлийн одоо зураг төслийн стандарт гэдэг юм уу Австралийнхан бол өстой маш өндөр түвшинд хөгжүүлсэн стандарт байж шít. Тэгээд энэ стандартаа Австралийнхан болохоор яаж хөгжүүлж байна гэхээр энэ стандартаа жил болгон сайжруулж байна. Одоо бүр ингээд тухайн стандарт нь баг юм усгүй болж байна гэсэн үг байхгүй юу? Усгүй яг гэвэл ингээд бүр сайжраад. А хоёрдугаарт нь тэр стандартыг индастри дээр нь бүр өстой тултал нь ашиглаж байна. А дээрэс нь тэр стандартаар хүмүүсээ одоо цэнэглэх хүмүүсээ тархин цэнэглэхэд бүр аль хэдийн систем нь бий болцсон. Зөвхөн их сургуульд нь тэр стандартыг нэг хичээл болгоод орж ийн гэнгээ боддоо. Одоо Австрали миний сурсан би одоо мастертаа сурахдаа нэг хичээл сонгосон. Тэгээд тэр хичээл дээр болохоор яг энэ Австралийн нам хүчлийн стандартыг зүгээр л нэг хичээл болгож орж байгаа байхгүй юу? Тэгэхээр чин тэрүүгээр төгссөн хүн чинь индастри дээр очиад тэр стандартыг ашиглахаас аргагүй шин. Яг энтэй адилхан л одоо юу гэдгийг Австралийн тэр стандарт одоо Австралийн бүх стандартчууд ерөөсөө л ISO стандартаар суурилсан байхгүй юу. Тэгэхээр манайх бол Монголд бол стандарт тал дээр юм хийхгүй байгаа юу гэхээр үгүй. Маш их юм хийж байгаа. Нэгийг харьцах нэг л стандарт бол маш их орчуулж. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ стандартаар яаж хүмүүсээ яаж цахилгааны инженер цэнэглэх вэ гэдэг дээр системийг бий болгохтой анхаарах хэрэгтэй юм билээ. Тэр одоо их сургуульд нь тэр одоо цахилгааных нь курст нь тэр стандартаар одоо бүхэлдээ хичээл загварчлаад ордог. А дээрэс нь тэр стандартаар бүхэл одоо зургийн компаниуд нь зураг төслөө хийдэг. Ашиглалтын компаниуд нь тэрийг баримталдаг. За зүгээр айл өрхүүд нь за орон сууцны хүртэл стандартыг баримталдаг. Энэ ийм л болсон нөхцөлд өөрөөр хэлбэл бид нар маань одоо Монголын цахилгааны инженер маань Австралийн цахилгааны инженертэй нэг хэлээр мэрэгжлийн төвшөнд нэг хэлээр ярих боломж бий болно. Тэгэхээр бид нар энэ чиглэл рүү энэ боломжийг бүрдүүлэхийн төлөө ажил хийх юм бол магадгүй хэдэн жилийн дараа нэг цахилгааны инженер хурж ирээд одоо яг л IT-ийн инженер шиг би энэ IC 3000-аар одоо аюу яадаг штэ. Сар хийдэг штэ би нам хүчтэй стандартыг би барилгын цахилгааны стандартыг яг л энэ юугаар хийдэг гэж хэлэх юм бол зүгээр л наацхийн ажлыг бол олоод хийх боломжтой байхгүй. За одоо нөгөө тэр стандарт нь байхгүй болохоор үнэхээр яалтж байхгүй л их сургуульд нь сураад 2 жил зарцуулах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тий. Тийм байна. За тийм байна. Тэгэхээр та ер нь сурсан зүйлээрээ яаж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулъя гэж бодож байгаа вэ? Тэгээд мэдээж танд ямар нэгэн төлөвлөгөө байгаа бах тэрнийхээ талаар яриул. За, стогоо асуулт байна. Намайг одоо ингээд докторт сурах уу яах уу гэдээ бас л айгуу тийм нэлээд одоо хилцүүлэг болж байсан л да бас айгуу шийдвэр чинь бас нэлээд юутай шүү дээ асуудалтай ш. Тэгээ ингээд явж байхад миний одоо нэг багш маань одоо яг энэ эрчим хүчний их сургуулийн багш маань надад маш үнэтэй нэг зөвлөгөө буюу нэг хүсэлтийг хэлсэн. Тэгэхээр багш маань юу гэж хэлсэн бэ гэхээр за инхээ чамд үнэхээр л одоо би чи яг ингэж хэлсэн бол да. Мастер хамгаалчаад Монголд очиод за би одоо ингээд цаашаа доктор сурах уу яах вэ багшаа эсвэл би Монголдо одоо доктор хамгаалах уу эсвэл одоо Австрали үргэлжлүүлээ доктор хамгаалах уу ингээд би одоо 2 пейпер бичлээ цаашаа доктор сурж болохоор нь болох эсвэл сурах уу яах вэ энэ төргээ тэнгүүд багш маань ерөөсөө л миний тэр одоо эргэлзэжсэн бодлын маань одоо яг нэг одоо цэвлүүлчихсэн нэг үг хэлсэн юу гэхээр за инхээ чамаас одоо чивэл миний шав үнэхээр шав. Тэгээ шав нь одоо багш нь одоо шаваасаа гуйж байна. Үнэхээр чамд одоо боломж нь байгаад одоо энэ Австралийн одоо их сургуулиас тэтгэлэг авч чадчихлаагаа бол чи энэ докторшилт хийдэг хүнд сэдвийг чи л одоо сурах ёстой. Хэрвээ чи энийг ингээд сураад энүүгээр ингээд өөрийгөө цэнэглээд ингэчих юм бол чамайг дагаад бид ногоорноо. Ерөөсө ганц л тэр үг хэлсэн. Үнэхээр гайхамшигтай. Тэгээ энэ үгийг би одоо докторт ингээд сураал ингээд өстой пейпер уншаал одоо нойромглол ингээд хэлж явах болгондоо л ингээд энэ үг л надад тийм нэг юм Монгол улс намайг томилоод ийшээ явуулсан доктор сураа гэд явуулсан.
тэр одоо officially team нэг юу санагдсан. Илгээд юм шиг надад байнга санагддаг байсан. Тэгээд за окей би одоо ингээд сурчлаа багшаа. Одоо тэгээд яаж ногооруулах ажлаа хийх вэ? Одоо энэ маань надад ингээд байнга бодогдож байгаа тий. Одоо би ингээд энэ доктор гэдэг юмар сурчлаа. Яавал одоо энийг ашиглаж их орондоо хэрэгтэй чухал юм хийх вэ гэдэг юмар бол нэлээд олон чиглэлээр ажлууд хийя гэсэн юм бодолтой байдаг л та. За нэгдүгээрт нь бол мэдээж яг хуу энэ тогтворчлт гэдэг юм бол яг Монгол улсын хувьд бол хийх ажил маш их байгаа. Үнэхээр их байгаа. Тэр хүн болгон мэдж байгаа. Тэгээ чухам энэ чиглэл рүү мэдээж хийх одоо ялангуяа өөрийнхөө сурсан чиглэлээр үйл ажлуудыг л хийнэ гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа л да. За тэгээ хоёрдугаар чухал юм нь болохоор би түрүү ингээ хэллээ шүү дээ тий. Австралийн одоо болон Монголын цахилгааны инженеруудын ийм gap буюу зөрүү байна. Тэгэхээр энийг арилгах чиглэл буюу өөрөөр хэлбэл Австралийн стандарт за тэгээд ICAG стандартыг Монголд нэвтрүүлэх тэрийг одоо тэрүүгээр одоо хүмүүсийг сэнэглэх тэр системийг бий болгох чиглэл рүү бас ажлуудыг хийх хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ чиглэл рүү бас ажил хийх юмсан гэж би бас боддог л доо. За тэгэл мэдээж дараагийн юм бол яавал одоо Монголоос ийм сайхан цахилгааны инженерийг авчраад одоо өөрийнхөө төвшөнд хүртэл ийм сургах вэ? Тэ докторийн төвшин хүртэл сургах вэ? Судалгааны чиглэлээр ажиллах вэ? Энэ чиглэл рүү бас одоо хийх ажлуудыг бас ингээд төлөвлөж байгаа л доо. Тэгээ манай багш маань бол одоо үнэхээр би үл ямар ч байсан Монгол хүний нэр хүндийг бол унгаагүй сувсан гэж өөрийгөө боддог л доо. Тэгэхээр яг тэр багш маань айгүй хөөрхөн ингэсэн. Одоо намаа ингээд төгссөний дараа инхээ чи надад яг өөрсгөө ийм одоо хичээнгүй Монгол оюутныг надад олж өгөөрэй гэсэн. Тэр л үнэхээр гайхамшигтай гоё үг байгааз. Би бүр амар баярлсан тэр үгэнд. Тэгэхээр би юу гэж бодож байгаа гэхээр ингээд энэ одоо судалгааны чиглэлээр ялангуяа одоо master by research тэгээд доктор сурах чиглэлээр Монголоос одоо ийм оюутнуудыг австрал сургах чиглэл рүү одоо яаж гүүр олж ажиллах вэ? Энэ чиглэл рүү би ажил хийх ёстой байна гэж ингэж бодож байгаа. За тэгээд дөрөвдүгээрт нь болохоор мэдээж би одоо энэ эрчим хүчний системийн доктор системийн чиглэлээр ингээд энэ өндөр түвшинд одоо боловсрсан юм чинь энэ чиглэл рүү бас одоо ном бичихтэй судалгааны ажил хийх энэ юм руу Монгол руугаа маш сайн ажиллана л гэж бодож байгаа. Тэгээд ингэж энэ ажлуудыг л хийх юм бол би бас сурсан юмараа тодорхой хэмжээний одоо ямиг бол эрчим хүчний салбартаа Монгол улсынхаа хөгжилд одоо хувь нэмэр оруулах чаднаа. Энийгээрээ дамжуулж би хувь нэмэр оруулах юм байна даа л гэж би бодоод байгаа л да. Ямар ч байсан би яг одоогоор л нэг тийм за би ямар ч байсан л нэг тийм хувь нэмэр оруулах хэвээр би Монголын хөтлөө юм хийх хэвээр гэдэг бүр ийм хариуцлагыг бүр маш өндөр түвшинд одоо нөгөө ухаарчаад байгаа тий. Тэгээд нөгөө багш маань хэлсэн байна штэ. Чамайг дагаад бид ногоо орно гэд. Тэгэхээр би одоо чихэн энэ ногоор ажлыг яаж хийх юм бэ? Энэ надаас хамаарах юм уу? Эсвэл өөр хүмүүсээс хамаарах юм уу? Монгол улсаас хамаарах юм уу? Тэрийг яг гэхдээ санвчраа олохгүй л байгаа. Гэтэ ямар ч байсан тодорхой төлөвлөсөн юмнууд байгаа. Яасан гоё том зорилго төлөвлөгөө айгүй гоё гэгээлэг нэг сайхан болчлоо таны таны төлөвлөгөөг сонсоод айгүй гоё сэтгэл сайхан болж байна. Тийм тэгэхээр ерөнхийдөө хоёулангийн подкаст маань ийхүү ингээд өндөрлөлт өгч जैन. Тэгээд танаас асуугаагүй тий үлдээсэн асуулт байвал эсвэл тий бас сүүлчийн асуултыг хормыг танд асуултээ. За ерөнхийдөө яг хоо би сүүлчийн асуултыг нэг хоёр юм руу чиглүүлж хэлье гэж бодож байна л да. Нэгдүгээрт нь болохоор ингээд оюутнуудад те одоо ингээд Австралид болон бусад улс оронд очиж ингээд сурж байгаа юм оюутнуудад юу гэж зөвлөх вэ гэхээр мэдээж хамгийн чухал юм нь одоо яг сайн сураарай л гэж ингээд зөвлөн л дөө. За яагаад сайн сураарай гэдээ ингээд зөвлөж байгаа юм бэ гэхээр би ингэж яг ингэж л айгу бодоод байгаа сүүлийн үед л юу гэхээр ингээд нэг юм хүний амьдрал нэг юм тодорхой үеуд байдгийм байна. За одоо юу гэдгийг сурч боловсрох үе. За одоо ингээд одоо ажил хийх үе, амьдралаа босгох үе. За тэгээ бизнесээ босгох үе гэдэг ч юм уу ингээд үеуд байдаг юм байна. Өөрөө сурах нас гэхээр тэгэхээр би яг тэр үедээ тухайн ямиг тултал нь хийгээрэй л гэж хэлэх гээд байгаа юм л да. Өөрөөр хэлбэл сурах насандаа л зүгээр ямиг тултал нь сураарай. Тэгээд тултал нь сурах юм бол дараагийн одоо маш гоё юмны боломж би үе таалга байнга л нээгдчихэйдэг. Тийм учраас өөрөөр хэлбэл ажиллах ёсгүй насандаа ажил дээр фокуслаад сурч чадахгүй ингэж балансаа алдах биш. Тэртээ тэргүй чимэд ажиллах энэ үед чи зүгээр хөтлөө ажиллана тийм үү гэдэг үе чинь тэртээ тэргүй эхэлнэ. Яг энэ үе чинь болохоор чи зүгээр л өстэй нэрэн тулсан сурах ёстой үе нас. Тэгэхээр тэрэн дээрээ тулсан сураад дараагийн хаалгыг нээж авсараа тэгээд ажлынхаа талбар руу ороод тэр амар ажиллаа тий. Тэгэхээр энэ дээр фокуслаарай л гэж би зүгээр оюутнуудад зориулж ингэж хэлье гэж боддог. Хоёрдугаар юм нь болохоор
одоо улс орондоо болохоор би ингэж бодоод байдгийн харьсангуй одоо сүүлийн жилүүд бол маш олон одоо залуучууд одоо ингээд маш өндөр түвшний боловсролыг үл эзэмсэж байна л да. Төрөл бүрийн одоо нөгөө мэрэгчлэрээ тий. За тэгэхээр улс орн маань энэ одоо яг тэгвэл энэ бол Монгол улсын хувьд бол маш үнэтэй капитал бүр юугаар шимжих аргагүй тийм үнэтэй капитал. Тэгэхээр энэ одоо үнэт капиталыг жоохон одоо 100% ашиглаасэ энэ чиглэл рүү тий яаж ашиглах вэ гэдэг талаар толгоогоо ажилуулаасаа гэж үл ингээд бодтгол тоо. Үнэхээр ингээд чиглэлийн одоо боловсрсон тийм өндөр түвшинд боловсрсон хүмүүсийг л 100% ашиглах юм бол хөөрхөн ямар ч байсан нэг юм үр дүн харагдан да. Тэгэхээр энэ одоо өндөр түвшинд боловсрсон хүмүүсээ тухайн чиглэлээр нь одоо тий юу л хийхийг хүсэж байгаа тий ямар л контрибьюшн үзүүлэхийг хүсэж байгаа тэр одоо юуг нь нээж өгөх тий хамтарч ажиллах чиглэл рүү анхаараасай л гэж зөвөр боддог л доо. Ийм л хоёр юм хэлээ да. За тэгээ баярлалаа. Тэгээд Монголын эрчим хүчний салбарын эгэл живийн цахилгааны инженерэгч маань Австралийн мастер доктор зэргүүдийг хамгаалаад Монголынхоо нэрийг гаргаад Монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэй мэрэгчлэр ажиллаж байгаа ийм ундаг хүнтэй ярилцаж тэгээ миний подкастын маань хүндтэй зочноор орсон танд маш их баярлалаа. За баярлалаа цацаадаа ингээд ийм гоё одоо подкаст эрхлээ тий бас ингээд сонсогчдын чихийг маш гоё хэрэгтэй мэдээлэлэр одоо ингээд мэлах ийм одоо буянтай үйл хийж байгаа чамд одоо ажлын өндөр амжилтыг гэр бүлдэн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Тэгээ бас сонсогчд нь одоо бас сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За баярлалаа. Тэгээд Мельбурн их цэцэг цэцанаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай сонсогчдоо.